4 шат. 5 сарын 6 сарын 13-нд уулзцай тэнд Morning Star хамтлаг байх болно. Тэнд манай хамтлаг цөм шааж үзүүлнэ. Morning Star тоглож байхад азааг өсрүүлмээр байна. Үгүй би өсөрчгөр дуу надад байхгүй байхгүй. Яа тий хаяа би мууж Яг амт хөгжмийнхэн нийлээд тоглож байгаа тоглолт нь ер нь жоохон бага шүү дээ. Цэнгэлдэг Live Music Concert 6 сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд Lemons, A Sound, Pips, тэгээд Tourist Даша Баба Ягатай бол бүр байхгүй тийм. Тэгээ Morning Star. Баба яг танаа бандын нэр юм уу? Тэгээд дээр нь нэмээд Бачках. Бачках бол тэгээд ганцаараа Бодгоо хатсан гэж. за мэдгүй дэрэж ирэхээр хавар явж байгаа дэрсээ гэж яасах. Бодгоо хэрэг цаг мага барихгүй. Тэгээд гоё юм мэдээд усандаа ороо гадаа халуун байгаа штэ. Тэгээд яг энэ студионд ялангуяа гоё том тайзан дээр Цэнгэлт гэж. Цэнгэлт тоглолтынхаа нэрээр явах уу те. Цэнгэн хөгжил дий гэж цэнгэлт. Төв цэнгэлт. Тэр нь гэхдээ угаасаа нэр нь угаасаа Монгол хэл гоё юу өстэй. Цэнгэлтэх гэж байгаа шүү дээ. Цэнгэлтэхэд билнэ үү гэж байгаа шүү дээ. Азаа ирж байгаа юу те. Азаа ирж байгаа. Цэнгэлтьяа. Цэнгэлдэж байна. Цэнгэх. Pips ч одоо өдөө хамтлаг юм бэ. Өдөө байгуулагдсан бай. Хамтлагийн түүхээс ярина юм байна гэдэг. Тийм ярихгүй хэдүүлээ. Бүгдөөнийг л мэдчихэж байгаа юм чи тийм ээ. Одоо ямар энэ тэнд очиод нэвтрүүлэг л азаа орж. Нэвтрүүлэг шиг манай Байж би юм асууад шүү дээ. тэгэж ярих юм бол чи ер нь яг хизээ гэхлэгдсэн бэ. Тийм амар мого хорчин асуулт асууж орж ирж тээ. За сайн байна. Хай. За өдрийн мэнд гоё хоолнд дээрээ усандаа угаараа. Хэцэм үү? Юу? Тийм үстэй. Юу? Уусаа эхлэх юм байхгүй шүү. Эхлэх юм байхгүй. Тэгээд жоо ухаантай юм ярэ гэж. Энэ бол манай залуучууд жоохон нислтэй байна. 2025 оны 6 сарын 13-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд цэнгэлдэх хэмээн тоглолт болох гэж байгаа. Манай тоглолтын тайзан дээр гарах бүрэлдэхүүнүүдээс за маань юу байхгүй байна? A Sound байхгүй байна. Lemons, Night Train ирж явах замдаа бас Бачках яг нөгөө ийм юуныхаа ирэмбэр ирж. Араараас Ирэмгүүгээрээ бид нар удаа ирсэн байх. тэгээд Pepsi тайзан дээр харна. За мэдээж Morning Star-ыг хамтлагтай даваа даашааг Баба яг чинь яг танаа хизээ наадах чинь бол өстой жинхэнэ асуумаар юм байна. Баба яг чинь яг чиний ард тоглож байгаа хамтлаг байгаа шүү дээ. Миний одоо бүх сүүлийн бүх тоглолтууд Баба ягааг хамтлагтай гэж байна. Тийм шоколадо дээр гарсан тоглосон. тэгээд Playtime-ийн нөгөө 23 оны тоглосон перформансийн ард зуны зугаагийн ард 3-5 прожектын ард хамтдаа гарсан. Тэгээ одоо бид дэс хамтдаа байна гэт. Зүгээр яг энэ бүрэлдэхүүнийг сонсоод ямар сэтгэл төрсөн бэ? Зүгээр л та нарт яг ийм одоо хүмүүстэй зэрэгцээд ингээ гараад 13-нд би жоохон байж та нартаас юун дээр та хэд бол ямар тайзан дээр яаж тоглох гэж байгаа юм бэ? Ямар ч юу байхгүй байгаа ш тий. Мэдээлэл мессеж. Ер нь зүгээр яг лайнап харахад ямар хөө юм болох нь ер нь бол барагцаа бол байгаа л да. Тэгээд тэнд очиод уур амьсгал ямар хөө байх. Энд чинь тэгээд бас ингээд баг 2 3 ийм generational артистууд цугласан байгаа шүү дээ. Жишээлбэл одоо Аза Тэгээд л хамгийн Аримбалт хоёр чинь хин орчих юм байна. Турист орчих юм байна тий. Нэмээд. Турист бас энэ хоёроос бас өвшөө яг үндэ хамтлагын. Тий. 1000 гэж эхэлдэм үү? 2 гэж эхэлдэм үү? Одоо тэгж асуух гээд байна шүү дээ. 1000 гэж эхэлж байгаа. Тий. 1000 гэж эхэлж байгаагаар дээлчихэд байгаа байхгүй. Тэнгүү чи хэдүүлээ хоорондоо ярина шүү дээ. 1900 Одоо нөгөө төрсөндөө биш хизээнээс уран бүтээл хийж гисэндээ бас ер нь одоо урлагийн бас нэг юм юу яад идэв шүү. тэгвэл баг та хэд шин нэг гэж явах байлгүй дээ. Орис ч яг юу алтай байгууллага Playtime-аар тоглоод нэлээд удаан явж байгаа тий. Бидрийг
Би бисиг болж байхад эхэлж ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр 13 он багхгүй. 13 он биш. Биднийг яг бэлтгэл баг сүүлийн play time-да орой морой гэж бэлтцэн явж исэн чинь энэ хэд яг анх 12 жил. Энэ жил 12 жил болж байгаа юм шүү дээ. тийм. Тэгэхээр тайнда Одоо тэгээд удахгүй 3 жилийн дараа 15 жилийн тоглолт гэж хийгээ. 20 жилийн тоглолт. бэлэн битэр чинь бүр нэг 10 жилийн жоох хүүхдүүд байхаас хамтлаг болоод эхэлсэн болохоор одоо энэ ахна махнатай чи яг ингээд тий яг ингээд бэлтэж эхэлж байхад дөнгөж очиж исэн үе. Энд чинь ингээд нэг юм хоорондоо бас нэг юм холбоотой юмнууд байгаа да. Тий хоёулаа Никтоныг тий нандинчтай цамгийг бэлж яхад л анх ингээд хаа гээл хүчин сурах гал явж исэн. Тэгээ Лимонсыг Red альбомоо бэлтэж яхад тэгээ яг очиод байжсэн жишээлбэл тий ийм яг хүүхд тогсон ингээд яг хамт төссөн хүмүүс л болохоор яг харахгүй бидний дээд үе. Тэгээд ингээд нэг үе явахсан. Яг манай үе жоохон согш ажилттай гэж аахгүй. Юу гэж ирэхгүй байх гэж юу? Гүү ер нь Аагүй гоё л байгаа шүү дээ. Яг хоо Танаа их чиг юм хийсэн юм шүү. нэг юу ийсэн. Тайсны арын уур амьсгал бол мэдээж гоё байх нь. Бие биентэйгээ одоо ингээд уран бүтээл ингээд бүх юмар холбогдоод ингээд нэг тогоон дотор бас л ажиг. Тайсны урталд яг би зүгээр лайн апыг хараад тэгээ та бүгдийн уран бүтээлүүдийг ингээд төсөөлөн бодох нэ тэнд бол ерөөсөө айгүй нэг юм хайр дуулагдаад тий. Нэг юм жаахан эмо байх болов гэж Тэгэхээр надаас өөр юм уу байхгүй хөө. Гэжтэй. Ингэж үгсэн амар өөрийгөө харагдахгүй байгааг бодсон. Эмо байна. Санаа зовмоор л юм бил. Би нэг тоглолтын лайн нэг дуунуудаа гаргадаг шүү дээ. Тэгээд би хүмүүсийг хаана ингээ хөгжиж юм болоо гэдэг ерөөс тийм юм байхгүй. Болчдөг юм бил. Жохон гонхтой. Гэхдээ тэр чин заавал хөгжих нөгөө нэг үзэгчд сонсогчд ялангуяа та хэдийг ингээд бүр ингээ яг араар. Одоо нэг ийм юм байдаг болчиход тийм нэг бандл шүү дээ. Одоо хэдүүлгийнх нь ингээд цугласан байгаа энэ бандл бол ер нь бол яг ингэж цуглаагүй байх. За яг цугласан бол нэг 2 3 нь жоохон өөр цаг хугацаанд байсан болохоос яг ийм бандл одоо Чожогийн хэлдгээр юм 3 генерашны ийм гоё бандл байгаагүй учраас энд бол ер нь жаргаж үзэх өгч тоо. Ингэж харсан байхгүй юу? Нөгөө бүхэд бүтэн яг ингээ лайн апа харна шүү дээ. Тэг ингээ харангуут өөрийнх нь нэрийг хасч аваад яг ингээ тэгээ ингээ харсан ч гэсэн хинч очиж үзэхээр одоо жишээ нь одоо Morning Star ч гэсэн ингээд чи өөрөө байхгүйсэн ч гэсэн яг тэр тоглолт гоё тоглолт болохоор харж байгаа шүү дээ. Ингээ лайн ап ингээ бүгдийн ингээ харангуут хизээш байгаагүй дахин давтагдахгүй тийм гоё мэдрэмж байх уу. Цэнгэлдэх Live Music Concert 6 дугаар сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээхэнд. Тэгээд би ингэж юу яасан нөгөө бас нэг зүгээр өөр тоглолтууд одоо тэр тэгдэг ингэдэг гэжсэнээс нэг юм олоолаа байхаар нэг 3 4 дөө дуулчаал буучаад идэв шин. Би бол та бүгдийг бол тэхгүй гэж сонссон. Ямар тач бас бүр нэг full performance хийгээ те. Ингээд жаргаагаад ирсэн хүмүүсийг бол өстой тулгачаад дараагийнх нь хамтлаг гарч ирээд гээд тэр дарааллыг бол юу ачих вэ? Зүгээр тайзны ард очиж сугалцсан дээр үстэй. Өө найруулагч байх баха. Тий. Тэгээд найруулагч маань ерөнхийдөө тэгээд үзэгчдийн хаан яасыг тий хаан яах ийхий гэдэг үгээс артист болгон өөрөө ингэсэн онцлогтой тий уран бүтээлүүд төрөдөг болохоор тэдний ингэж харж байгаа л их үлгүүд. Тэрнээс бид нар тэгэл би гарчихгүй гэдэг. Дураараа гарчуулж жоохон. Агуугүй юугүй та нарын тийм дураараа тийм. Би агуу тэр чинь эхлээд ингээд суглаад дараалаа хараа тэгээд энэ болж гинэ за ингийн мэн. Тэр чинь би зарлан та нар тийм дураараа очив би гарчи араас нь 3 халтур байна гэдэг юм. Тийм амар юм. Тийм байхгүй тий. Тэгээд бас миний хувьд би өөрөө хувьдаа шүү амар баярлж байгаа юм. Билгүүнээ Улаанмалгатыг тайзан дээрээс дуулна. Тэ? Минстэ амар дуртай дуухгүй. За чи хидтэй байсан зэрэг дуулж чадав. Би 14 тавтай. Nice. Тэрийг би нөгөө нэг тэр чинь пилотстай гаргасан шүү дээ. Нөгөө нэг Up Music Production дээр Чукахтай байхад. Тэгээд эдрийг хийгээд гаргасныг мэдэхгүй би сонсоол явдсан. Энэ ямар хамтлаг гараад ирв юу гэдэг. Тэгсэн чинь нөгөө манай хүн харин бүр сүулт нь ингээд яг нөгөө царайг нь харахгүйгээр сонсоод тэгээ хоолыг янихгүй юм уу? Угаасаа баг бичлэгэнд орж үзээч гэсэн юм чи тээ. Зүгээр л хажууд дуулдаг яг бичлэгэнд ороод ингэж ингээд дуулахаар танигдахааргүй юм бэл. Тэгээд
Би чи өөрөө бас ингээл 14 тавтай байсан юм чинь тэг яаж тэгээд миний үеийн наа чинь айгу хөшөө болоод шүү дээ. 14 тавтай ортол 30 та юм шиг болоод байсан. Тэгээ одоо ч гэсэн яг 30 та юм шиг болоод тэ. 60 та орточ 30 таагаар. Тэгээд 13 чинь баасан гариг байгаа. Тэгээ яг одоо бас бид эдийг үзээ сууж байгаа хүмүүс байж ивэл баасан гаригийн шалтгаан бол одоо нөгөө нэг байгууллага дээр эн чинь ингэдэг ш. За нэг тийш нэг тиймд явъя гэхээр наадах чи би мэдхгүй би үзээгүй маний сонсдог биш гэдэг асуудал бол байхгүйгээр ингээд бүгд хинч ирээд үзэхээр байгаа юм чинь бас тий. Нэг ажиллаа тараад нэг оройгоо дулаахан орой байх юм чинь 13-ны орой бол бас бүх хүмүүсийг ирчих байх гэж бодож байгаа. Тий. Турист бэрхээ өмнө нь ийм одоо нөгөө бандл болж ийм бөөндөө танахчтай хэр олон байхгүй тий цөөхөн ганц хоёр хийсэн. Тэгэхээр ямар тач бүх дуунуудаас тоглоод хэр удаан хэдэн дуу дуулагдах бол мэдхгүй 5 6 юм. 6. Би л хийж 40 минут л хүнэлээ. Ер нь хамтлаг дуучтай. 30-40 минут стандартлаа. Түрүүн бас 9 хамтлаг дууч. 9 шүү. 9. Дээрээ 4 доороо 5 дуу. 4 дээр 5-ыг нэмэхэр ч одоо хэд вэ? 9-ийг 4-оор үржүүлэхэд чи хэд вэ? 4-9-ийг хэд вэ? Математик бодсон те. 360 минут. Даруй 360 минут шин 6 цаг. Тэгээ ер нь бол баг өдрөөс эхлээл явах бах та. Тэ? 6 цагаас 10 хүртэл хийж байна. Тэгээ гол нь тасалбар өөрөө 49,000 төгрөг байгаа. Тийм. Тэгээд тэгэхээр ч бас тий. Нөгөө яг ганцаараа очиод өвдгөө тэрврээд нэг буланд суугаад мор байвал 49,000. Тавуулаа очимоор байвал 200,000. Тавуулаа мор байвал тийм байвал багцаараа морж яадаг тий. Яг эсвэл мор байвал 5-ын билетнээс тэгээ гуруулаа гэж бас багц байгаа. 3 найзын билет гээд. Гэхдээ яг нэг 3 найз гэж бол яг үнэндээ байдаг. Байдгүй тий. Яг ингээд арцтай. Харин тийм. Нэг бол 4, нэг бол 2 болж байна. Тэгээд тасалбарын хувьд тийм байж байгаа. Амтлаг доочид бол бүгдөө бас нэг сонирхолтой юм нь манай тоглолтын хамтран зохион байгуулж байгаа тайзны арын албанд ажиллаж байгаа Skin Entertainment зохион байгаа. Skin Entertainment. Тэгээд 27 м өндөр тайз урьж байгаа. 27 гэхэлэр ч одоо хідэн даашаа юм гэж аахгүй. Даашаа чи хэдэн метр? Яг метр 68, ориг 168. За 2 метрээр ботчих багцаалдаад аваалаа. Тэгэхэд 13 даашаа байх нь шүү дээ. 27 биш 27 м тайз гэж байна. Бид 27 м өндөртэй. Гөө зүгээр ингээд нийт объем нь одоо бидний гарч байгаа тайзны хамгийн дээд цэг газрын төвшнгөөс 27 м гэж байгаа байхгүй. Тийм гоё том тайз бариад. Гэхдээ өнөөрэ тайзаа яг ийм юу шиг одоо ч нэг ийм цэнгэлтгийн ийм тэр ч юу гэх юм урт төгсгөлд нь бариад байгаа шүү дээ. Биш нэг ийм одоо зөвөн байгаа шүү дээ маань цэнгэлдэгч. Тэнгүүд дандаа нэг ийм хоёр урт төгсгөлд нь л бариад байгаа ш. Нэг бол энэ талд нэг бол энэ талд. Биш энэ уртаашаагийнхны гол нь гэсэн үг. Тийм тэнгүүд одоо тайз маань нөгөө нэг ерөнхийлөгч нарын суудаг эндэртэй хэсгийн урд баригдана гэсэн үг. Тийм. Тэгэхээр бас их сонирхолтой. Өргөн болоод тэгээд эсрэг талд нь яг нөгөө VIP байгаа шүү дээ. VIP-гийнхэн яг чанга хараад тэгээд ингээд юм байх юм байна тий. Тэгэхгүй болгож ер нь нэг зингэлтийн тайзанд орохоор за яг хуу би санаад байна харангийн тоглолтын дээр VIP байдаг талд нь барьцсан байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө тал руу бас нэг жоохон тэр юу руу ч бас заримдаа гарахгүй зөвшөөрлөгөө бас юм байд юм шиг байл. Дарга нар байдаг. Учраас угаасаа дугуултан дээр л хандсан. Харин тий. Тэгэхээр ч угаасаа гой дугуулчлаарай. Тий. Угаасаа гой дугуулч. Тэгээд тим сонирхолтой тайзны зураг одоо яг тэнд байна. Дамжуулаад аваад харах уу? Нэгээрээ үзээд харах уу шиг. Тэгээ түрүүн ясны дээр нэг юм нэмжээр яг бол одоо жишээ нь би одоо даашаатай, баг даашаатай нэг тайзан дээр гараагүй 200 үйл ч юм уу маань
2 3 жил. Тэгээд би бол яг манай хамтлаг одоо энэ тоглолтын ингээд эхний уран бүтээлч хамтлагаар ингээд шалгараад би шалгарч байна. Шалгараад шалгаруултанда тэнцээ да. Тэгээд байж байгаа би ингээд дараагийн 4 уран бүтээлч хамтлагийн нэг хараад даашаа ингээд тэнгууд би бас тооч баярлсан. Вау, ямар гоё, nice. Даашаатай бас. Тайзан дээр Монголын алтан тайзан дээр ингээд олцсон хамгийн олцсон бас гоё байгаа. Хилэн энэ одоо ямар амар. Гэхдээ энэ хилний ийм хоёр салаа аваа ичмаар явсараа санагдаад байна. Хэдүүл найрдаг штэ хилий. Тайзан зүгээр Урагшаа ганц хилтэй л үү. тайзгүй шаас. Энд нэр Нүсэр тайзаа байгаа. зүг тайзан. Аза чи нөгөө нэг Тэгээ би түрүү хэлсэн. хүмүүс рүү өсөрч орж ингэж хүмүүсийн гар дээр явж үлдсэн үү? Би сүүлийн степ арена тоглолтын дээр яг нэг дуун дээр урагшаа яг үсрэх гэснээр за Үлдсэн үү? үлдээгүй. Тэгвэл Morning Star-ыг дуулахад үзэгчтэй сануулъя. Тэгээд яг урдуур нь да эмгтээчүүд биш ялан нэг жоохон биерхүү хідэн залуучууд ирж зогсоороо тэгээд сингэлтгэхэд Morning Star тоглож байхад Азааг өсрүүлмээр байна. Би бол өсөхгүй. Би бол өсөрчгөр дуу надад байхгүй байхгүй. Яа тий хаяа би муу важ. Мэн жоохон жин юмсан одоо тэгээд авахгээд Гэхдээ тэгтээ тэрэнд нэг ийм айдас байгаа заа. хүн амтан бэртэйхүү гэсэн асуу. Нэгт. Хоёрт одоо нөгөө нэг ийм яг Монгол зэрэгтэл яг тэрийг тэгж ингэж хүлээж аваад яг ингэж өргөх болов гэдэг нэг. Ах уу. Би харж ирсэн юм аа. Үгийн ах зөндөө өсөрдөг штэ. Гэхдээ яг нөгөө дан рок руу цуглаад те. Дийлэнх нь ирчүүд байгаа. Тэгээ эмхтэн хүмүүсийн өсрүүл айгүй хэвчээ штэ. Ер нь бол тийш. Одоо ч нөгөө хэдүүлээ би түрүү хэлсэн чинь ингээд хайр голцоод болоод бүх таадаг нэг ийм шугам дээр авчираад байгаа юм. Хайрын дуунууд байгаад байгаа болохоор бас капл хосууд айгүй хэрэг баг. Тэ эрэгтэй эмэгтэйгээрээ. Тэгэхээр ч бас яг эмэгтэйчүүд байхаар тэр чинь нэг өргөх болов өрөхгүй болов. Би нэг тоглолтын дээр харахад бол ийм хийлдэг зав гаргаад байсан. Тэн дээрээ зогсоод тэгээ тэрийг ингээд тайзан дээрээс зүүн талаас нь аваад ингээд бүтэн тойролоо уцаага баруун талаар нь авчирсан байхгүй. Үгүй. Хийлдэг зав. Тэрэн дээр Тий хийлдэг завин дээр дуучин ингээд зогсоод тий Ингээд завшин ингээд унахгүй лээ. Тэгээд нөгөө зэрэгтэл ингээд завийн ингээд зав бол байсан. явуулаад ингээд явчихжээ. Тэр бол бас гоё мэдрэмж авах гэж бодсон байхгүй. Яг ингээд та нар ялангуяа ингээд дуулж яхад Цэнгэлдэг Live Music Concert 6 сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээхэнд тасалбарын хувьд бол 99 мянган төгрөгийн үнэтэй нэг тасалбар. Яг одоо бол худалдаанд байж байгаа манай Мони болон Портал сегмент дээр 49 мянгаар early bird. Энэ ер нь гэхдээ бас харамч хүмүүс айгүй гоё сонголт тий. 99 мянгаар 99 мянгаар нэг хүн багхгүй юу. Тэгмээд яг одоо хэдүүлгийнх нь энэ видеог үзчихэнгуутлаа Портал сегмент лүү ч юм уу Мони руу оронгууд 49-ээр байж байгаа. Early bird гэхдээ арай шилдэг. Тий. Тэгээд тэн дээр нь бас нөгөө 3 найзын гэвэл арай хямдралтай 4 найзын гээд бас хямдралтай юм билетний тасалбарууд бас байна. Өмнөө л авсан юм шүү дээ. Тий. Тэгээд хинтээ явах уу гэд. Хоёроо нэгийг л олсон юм шүү дээ. Хоёр амар сайн найз байж байгаа нэг хүн олоод очиод үзчих хэрэгтэй баг тий. Гурлаа орчих. Гаднаасаа ч орсон юм. энэ зуны баг эхний гадаа болж байгаа хүн маань төгжмийн шоу. Амьд хөгжмийн тий. Одоо шоу гэхээ зөвлө бүр гоё цугларалт гэж ярил амар гоё байдаг байхгүй. Тий. 9 тэгээд хүн болгоны дуртай Шоугаар л бай. шоугаараа бай. За тий. Шоу. Шоу бизнес хэрэгцээд орлогогүйгээр шааж болж байгаа юм шиг. Дөрөв бас турист би нэг юм ярьжсэн юм аа. 19 онд би Playtime яваад энэ нэг шиг баг хасаагүй л ярьдээ. Яг амьд хөгжим ямар гоё юм бэ гэдгийг мэдэрчээсэн. Тэр үед Lendman асарт турист тоглож байсан. Тэгэхэд дуучин нэг Claude Anart болж байсан. Тийм. Санаж нь чи бөмбөрөнд тоглож байсан уу? Би л олжсэн жахалтай. Тийм Anart болж байсан.
Хин цааны цаатыг үзэн ажимаач бутаатай хүмүүний ертөнцтэй энгийн амьдрал үргэлж ийсэн. Тэ анар дуулжсэн. Анар дуулчих тэр. Би санагдав. Тэгээс яг ингээл миний эргэн тойронд байгаа тэр crowd ингээл аим өсрээд ингээл ямар гоё ингээ өөрийнхөө байгаад ингээл хэрвчлөөтэй ингээл үгүй ингээл 17 таас юм уу. Тэгэл би яг тэндээс амьд төгжмөд чинь ингээд амьд төгж нэрлэлт юм байна те. Хүнд юм амьд мэдрэмж өгч ийн ямар гоё юм бэ. Би ч угаасаа хэн рок гэсэн. Тэгээд би яг тэгээд ер нь бол тэр Playtime-аас амьд төгж хамтлагтай болно. Ер нь тэрнээс хойш л амир рок амьд төгж амар туссан шүү дээ. Тэгээд Tourist-ыг би тэр үеэс Чи нэг Palace-тэй дуулаад байсан чи хэд оны Playtime? 23. тэгээд Tourist бол бас миний дуртай хамтлагуудын нэг. Тэр цагаан болооч хийдэ юм да. Дээр бол. Тэр түрээсийнх. Одоо мотож өгөөгүй байран дээр байж тах. Тэгжээсэн. Tourist бол миний nice. Скотон таван хамтлага. Миний хувьд ч юм бол одоо Lemons айгууг сонсч байсан байна. A-Sound сонсч байсан юм байна. Хамаатан эмчүүдээ сонсохгүй яхад тий. Нэрээ бас тийм тий. Гэхдээ үгүй ер нь бас сонсдог байсан юм. Тэгээд манад хамаатан болоод ороод ирэхэд нь л вау гэж бодсон. Оо бүр сүулт болсон юм уу тий? Тэрнээс ч өмнө тимээ тийм. Тэр хоёр ч оюутан байхдаа A-Sound байсан гэхэр чинь. Тэгэл би сүүлд л мэдчихээн тэр хоёрыг чинь нийлж нэг гэрт орж морж байгаа юм тийм. Тэгэхээр чи. Тэгээд энэ одоо тоглолтын бол хамгийн гоё юм надад уур амьсгал гоё гэж бодож байгаа. Яг дүү цэнгэлтэд одоо цугларж байгаа хамтлаг дуучч бай, сонсогч нарч бай, үзэгч фэнүүд ч тэдний уур амьсгал аягүй гоё явах болов гэж бодож байгаа. Тэр л уусаа гоё бол. Мэдрээд ямар ч гэсэн манай хамтлагийн миний зүгээс бол цөм шайлгч гэж байна. Зүгээр нэг төв цэнгэлтэд очиод ингээд яг хоо ивент энэ тоглолтын дээр дуулах та биш зүгээр яг ямар төв цэнгэлтэд тоглож байгаа гараа шайлж чинь доо. Манай Дааш чинь синглтэй тоглолт хийсэн хүн байж байгаа шүү дээ. Дэс ч тий. Чи хэдэн мянган хүмүүс тоглолоо? 27,000. 27,000 хүний өмнөс тоглоод үзсэн. Чиний хамгийн их crowd хэд байсан? Сая сте байна. Хамгийн их хүний урд гарсан нь тэр нөгөө нэг юу юм бол Triple X mix 100 гарсан болов. Тэднэр чинь тэгээд дараа л юм нэг 15-20 мянган хүмүүс ус очиж тийм шүү дээ. Бидний хувьд бол гарчсан. Тэгэл амар гош тайм. Ер нь гэхдээ нэг юм бүр ингэсэн зэрэгтлийн урд бол гарахад бол өстой огшохтой өстой. Тий. Уран бүтээлчийн хувьд одоо та нарын хувьд ингэ тайсан дээр гарч ирээд би ч юм бол тийм олон хүний урд ер нь цөөхөн гарсан юм чи. Бас тэгээд тэр нэг хүмүүсийн энерги те ингээл өөдөөс хамт дуулаад те ингээл баярлаад ингээл яг тэр enjoy хийж байгаа яг тэр моментиг ер нь баг авах гэж энэ хүмүүс баг бүгдээрээ уран бүтээл хийдэг баха. Тэгээ тэр чинь нэг юм өөр юунаас ч авч болохооргүй тийм мэдрэмж. Жоон байх ч юм уу ингээл 10 жил мэлдэ урлагийн өсөлтийн хүмүүст ингээл туслан мослон дээр ч юм уу ордон шүү дээ урлагийн тэмцээн урлаа ингээ онгууд тэр тухайн үед бол ингээл жоо сандарч мандараал найз байгаа шүү дээ. Тэр цөөх хүмүүс юм ахтаа ч юм уу. Одоо л шүү дээ ингээл тэр crowd-ын чимээг сонсоол те ингээл тэр хүмүүсийн шууганыг сонсоол тэнгууд ингээл цаанаасаа л ингээл хитэн тайз руу гарах санагдаа. Нэг юм ингээл байж байгаа. Тэр сандрал биш те ямар ч тийм сандрал байх. Зүгээр яг ингээл хурдан гахал явж байна. Догтлол уу? Тэр одоо юу юм аа? Найз дөрөв шавж. 5 сарын ингээд 6 сар 5 шавж. Би ч нөө 5 сараас гараагүй. Өдөр хоног алдсан явж байна. 30-тай 35-тай 6 сарын 13-нд 6 сарын 13-нд төв цэнгэлтэд уулзцаая. Тэнд Morning Star хамтлаг байх болно. Тэнд манай хамтлаг цөм шааж үзүүлнэ. Бүрэлдэхүүнээр дээр мэдээж маа турист тэгээд Pips, Бэлгүүн, Чожо, Давадаша, Баба Яга. За дээр нь мэдээж манай Night Train,
Lemons, A-Sound. За ингээд баачка одоо хамгийн одоо highlight байх бах. Тэгээд ингээд мэдээж миний бие байж байгаа та бүгдтэй хамт ингээд Юу вэ? Та бас байх. байл та төхөө. Би ер нь яг та нарыг нэг дор цуглаад энд ингээ ирээ сууж муугаад байгаа амар баяртай байгаа байхгүй. Өш чи тэгвэл гоё бүх артистээр гоё роуст бэлтжээрэй биш. Тэгэл та. Та нар зүгээр гэж ивэл. Өш тэгт би надад нэг ийм санаа байсан. Заавал хамтагтайгаа гарна гэсэн чинь. Тэгээ би нөгөө дэд чирээд ирэх үү? Ардаа зогсооцсон ингээ бүгд. Агуу нөгөө амарч хануу манаага ширээд ирэхгүй. Тэгээ ард зогсчихээ ингээ. Тэгээ худлаагаасаа та нарын гитараад бас нэг бариулцсан. Тэгэхээр нэг сая нэрээ амьд гэж газ нэрээ амжаад асуухад ийм юм байж болох уу? Ер нь одоо ингэдэг шнэ. Та хэд ингээ бие биенийхээ дууг ер нь мэддэг те. Мэдэн ш. Ингээд хамтраа ч юм ингээ холдоо дуулна гэвэл амархан нөө хэцүү юу? Ер нь болдгоо юу? Маш сонирхолтой байхгүй тэр. Тийм үү? Нэрээ юу? Яг одоо би жишээ нь ингэж хараад байгаа. Одоо нөгөө одноо Lemons-ийн ард тоглоод байгаа манай хин байгаа штэ бөмбөрчөн Өөжги ч юм бол одоо бас ингээд энэ тэнд харахаар ингээд 2-2 хамтлагаар тоглоод байгаа штэ. Тэгэхээр манер бол тоглож байгаа тий. Тэгвэл тэр чинь дуулчт нь бусад гитаристын хувьд хөгжимчдийн хувьд бол одоо жишээ нь чамайг бага заставаад хэн нэгэнтэй шууд ингээд дуулын молыг гэдэг юм коллаб хий гэвэл Шааш. Шуу шааш. хинтээ. Бүгднтэй шааш. Төө. Одоо тий чойжтэй. Чожохтай одоо жишээ нь яа чин морны дараа гэж юм дуугч бас л жоохон багтаад дуулдаг байсан. Тэгэл дуулалт яварч бас сонирхолтой. Тий. Билгүүнэ. Одоо жишээ нь за яг ингээд зүгээр random хин нэгэнтэй гоё шууд гараад дуулыг гэвэл болчихоо. Шааш. Nice. Болно болохгүй юм байхгүй. Юу нь болохгүй юм гэж хаач Ямар дуугаа мэдчихвэл тэгэл болно. Амирын тааш кул юм аа тий. Зүгээр шууд хүлч тийш. Хөгжимчдийн хувьд бол зүгээр мэддэг байх хэрэгтэй байх. Ядгтаа сонсч ирсэн байх хэрэгтэй ч юм уу тий. Огт сонсоогүй дуугаа багшаа тоглож байгаа. Энэ дуунд угаас сонсоогүй дуу гэж байх байна тий. Яг би зарим хөгжимчд чинь бас мэдгүй шүү дээ. Сонсоогүй байж бас магадгүй. Тийм учраас бас сонсч ирсэн бол бас ер нь бол боломжтой. Сонсоогүй байна гэж би биенийхээ гүү ах уу. Ялангуяа одоо жишээ нь Баачкаахын дуу мэдгүй өнгөр байхгүй шүү дээ. Чадна шүү дээ. Бас мэдгүй дуу бас бий шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Бүх дууг нь тий. Айгуу тийм шүү дээ. Тоглохын хувьд дуулахын хувьд ярьж гинөө. Аль нь. Би ч болохоор ерөөс яг тийм хөгжмөөс хол болохоор жоохон за дотоо юм болж байгаа одоо За бай гайс. За бай. За 5 юу нэ хацаад дуу. 5 За 7 хоногийн тав. Яг 7 хоногийн дараа. Тий. Энэ саунд чек За саунд чекэн дээр уулзгаа. За баярлалаа гайс. Өөр дутуу юм. Сая ер нь гайгүй тий. Ер нь гайгүй. Цэнгэлдэг Live Music Concert 6 дугаар сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд Уул нь бол нөгөө тоглолтын мэдээлэл өгөөд тэр чинь нэг юм стандарт шиг юм болцсон байт юм. Бүгд ингээ ширээний ард цугаал те хэдэн хүн ажиллах юм яах юм ямар хөгжим тэрний хөгжим энэний хөгжим гэдэг. Бид өнөөдөр зүгээр танаас өмнө манай нөгөө бусад бүх хамтлагууд ирээд бас ингээ зав зайгаараа бас яг та нарын чинь нэг доор ингээ цуглуулах чинь бас юу юм бэ? Төвхтэй ч байх юм жоохон боломжгүй дөө. Харин ёстой 6 сарын 13-нд бол цэнгэлтгэд цуглуулж байгаадаа бол баяртай байгаа даа. Ягаад гэвэл үзэгчид өстө өөрсдөө сонсогч нар айгүй happy. Яг хүн болгоны дуртай хамтлаг дуушна гарч ирээд ингээд бүх шилдэг уран бүтээлчтэй тоглолт. Өнөөдөр бол яг тэгэл ярилцаад бид явж ийсэн. Тэгээд таны хувьд цэнгэлдэх тоглолт одоо яг ийм 9 хамтлаг дуучин хотын төвд одоо ингээд цэнгэлдэхэд одоо энэ чимд фестивал гэдгээс бол шал өөрөөр яг хотын төвд ингээд тоглоход танд санал тавихад та яаж хүлээж авав? Үгүй би ер нь бодвол идэв. Ямар гэхээр манай яг амьд хөгжмийнхэн нийлээд тоглож байгаа тоглолт нь ер нь жоохон бага шүү дээ. Уг нь бол одоо яг том юм стадионы тоглолтууд бол ер нь амьд хөгжмөөр толгуурлаж явдаг юм. Дэлхийн нийтэд.
Тэгээд ерөнхийдөө жоохон манай амьд хөгжмийнхэн нийтээр ингээд тоглолтог нь жоохон бага. Хуу хамтлагч гэсэн бас нэг ер нь цогт тоглож байгаа үст тэ. Одоо ер нь жоохон тийм нийж тогломоор байгаа юм. Тэгээд play time дээр л нэг хаяа уулзалтдаг. Тэгвэл бас нэг тийм олоолоо уулзч харагддаггүй юм. Цог хөл ер нь байдаг тэ. Тэгээд иймэрхүү бас нэг тоглолтууд ингээд жилдээ ингээд нэг ч юм уу ядаж хоёр ч юм уу болж байгаа л доо. гэж бодож байна надад. Таныг байгаад ингээ одоо ийм сонсогчдын рейнжийг бодсон чи ер нь бол бэрхээ жишээ нь манай турист хамтлаг 2000-аад оных гэж явна. Түрүүн чи бид юу гэж ярьлаа? Даашаа Азаа энтертэй, Morning Star энтертэй ер нь Тэд нар чинь доошоо тий. Тэд чинь надаас бараг 3 хүн. ингэсэн. Турист хамтлагийн хувьд бол 2013 оноос анх бэлдэж эхлээд тэгээд тэгэхээр чинь бараг 10 жил бас болцсон үжээ тий. Тий. Турист тий, жуулчин хамтлаг. Тэгэнгუთ чинь одоо 2000 Азаа бол ингэсэн гэж байгаа юм. Турист хамтлагийг анх сонсоод play time-ийн гэхдээ бүр үндсэн тайзан дээр ч биш юм жижиг нөгөө нэг Тэр манай дуучин мууч байхгүй. тий жижиг тайзан дээр тоглож явахын сонссноо амьд хөгжим гоё юм байна гэж одоо манай Азаа амьд хөгжим дурлж эхэлсэн гээд одоо манай Morning Star манай одоо лайн апын нэг нь байж ах жишээ нэгээд ингээд айгүй гоё юм бүрэлдэхүүн цуглачаад байгаа юм шиг санагдсан байхгүй. Тэгээд одоо жишээ нь танай хамтлагийн хувьд ер нь бусад лайн апа мэдчихсэн үү бас яг санал хүлээж авахд Үгүй мэдчихсэн. Эхлээд дөрвийг мэдчихсэн. Эхлээд дөрөв зарлцсан шүү дээ. Lemons Night Train. Нөгөө юм байлаа. Sound. Чожо өснө. Чөж бишээ дахин явуулсан шүү дээ. Morning Star шүү дээ. Тэр дөрөв байсан. Тий. Тэгээ яг хуу тэгээд гоё тоглол болох юм байна. Угаас энэ цэгэлдэгт дандаа л хипхоп юм болд шүү дээ. Ирэхэд бол тий. Наа чи бас тий. Таны хэлдэг шиг ягаад дандаа цэнгэлдэхийг хипхоп болон одоо нэг тийм рэпүүд цэнгэлэх хэвтэй ингэдэг шиг бас тийм үнцэг бас тийм ээ. Тий. Сүүлийн хамгийн сүүлчийн дээр амьд хөгжлийн тоглолтод бараг тэр хурдлах space биш магадгүй шүү. 2024 оных. 20 social Тэгээд 13 2 л тоглосон. тий. Нодлон чи харанга. Тий 13 дээр л болсон баг. Тэрнээс хойш бол ийм яг Гүү тустаа. Тустаа тий наан цаанаа тоглосон. Тий 10 нодлон тоглосон. орж тэр юм гэж хэлсэн. Тэгээд why not? Yeah. Why not шүү дээ. Зөө. Турист гоё. 3 том гарсан. Би бас нэлээд хожим сүулд мэдээд. Би чинь нөгөө A-Sound Lemons мэдээд ингэ байж байгаа. Тэгсэн чинь ингээд би нэгээ сонсоод байгаа нэг. Би таныг бол одоо Монголд бол мэдхгүй хүн байхгүй байж идэг. Тэгээ яг ийм бүрэлдэхүүнээр ингээд гоё болох гэж байгаад баяртай байж байгаа. Хөгөөд хоёр ч үе биш юм уу? Би яг үе юм шиг харагдаж байна. Гоо жимчтэй бэрхээс би чи 1980-аад руугаа орчиж байгаа. Тэгэхээр тий. Тэгэхээр ч холдчихж байгаа. Тэгээд ямар ч тач нөгөө стажон 13-нда бол ер нь яг амьд хөгжим тоглодог. Тэгээд гол нь би бас түрүү нэг юм анзаарсан нөгөө бусад хамтлагийнхантай яриа сууж байгаа нэг гэсэн чинь ийм хайр бүгд бас яг ер нь ингээд уулт юм. Та хэд ингээд заавал нэг юм дээр ингээд давхцуул гэвэл. Тий. Гэхдээ ер Хайрын дуу байна нь гэдэг. хайрууд гэдэг төг юу шүү дээ. Мөнгөн сэдв шүү дээ. Хайр болдгоо хөгжимж болохгүй шүү. Сонгогдмжтэр хипхопмж төр ерөнхийдөө тэгэл Тэгвэл бүр специфик болгоул юу юм бүр ингээд тусгаалвал эмо хайр байгаа даа тий. Ер нь ер нь амьд нь бол тийм жоохон эмо аваад. Тийм байх. Амьд хөгжим дээр ер нь эмо бол тэгэхээр. Амьд хөгжим гэдэг чинь одоо нэг ясны юу юм уу да. Одоо хувц юмар хийхээр ярих юм бол одоо handmade юм уу да. гэж ер нь ойлгох болно шүү дээ. Фонограмны юмуд бол зөв ингээд одоо тэр чи юу гэж хэлэх юм. Мас үйлдвэрлэл ингээд машинаар гарч ирдэг. Машинаар гарч идэг гэсэн утгатай шүү дээ. Амьд хөгжим гэдэг чинь өөрөө бол handmade. Мэдрэмж нь өөрөө л амьд тий. Тий. Одоо гараар хийж шүү дээ. Бүгдийг гараар хийж. Таны Монголд гарч исэн хамгийн том тайз ямар тайз вэ? Одоо бүр яг ийм нөгөө бодитоороо ийм нөгөө тайзныхаа ийм байгууламжаараа Монголд гарч ирсэн үү? тий. Бид нар өөрсдөө нөгөө 25 жил дээр л нэлээд том болт хийсэн бай.
Тийш голдоо байсан тийм дөрвөлжин Тийм, гэсэн бол доор мөр дээр. байгаа тийм. Юу нэмэр яах вэ? Одоо их хүн хүмэлсэн гэх гээд байна. Биш ээ нөгөө бүр яг ийм нүсэр ийм барьсан одоо лед гэрэл зоогоод ингээд өсгөгч яригчаа зоогоод. Манайх ерөнхийдөө л нэг юм юу байгаад тийм тал дээр нэг стандарт л байгаад тийм ерөнхийдөө. Ямар ихлээр ер нь одоо бол одоо ер нь ажиг болж байна. Түүнээс өмнө чинь тэгэл хөгжим тайз гэрд бол манайх ер нь жоохон дутмаг байсан шүү дээ. Одоо харин аюул л болоод байна. Тэгээ хятад эдэр сая очиж тоглолтог тэгэл тэнд бол ер нь тэр тал бол аюул сайн байдаг. Тэрийг нөгөө асуудаг нь Skin Entertainment яг тайзны хариуцаад ингээд ажиллаж байгаа. Манай Мони Portal цэгийн мэн хоёр дээр билет зарагдаад манай ингээд тоглолтоо ингээд том утгагүй болгож шүү дээ. 13-ны баасан гаргийн орой. Баригдах байгаа тайзны мэдээлэл авсан чинь яг ийм газрын төвшнөөс дээш 27 м гэсэн байна. 27. Тий. Хай. Амар том өндөр тайз байх гэдэг нүсэр. 27 чинь хідэн давхар байшин. Одоо нэг давхар байшин 1.5 1.2 м-ээр тооцохдож. Ер нь 2 м байна. 10 хэдэн давхар байшин. Нэг давхар чи хэдээр явдаг вэ? 2 м-ээр явах. Тий 2 м-ээр шүү. Нэг давхар тий. Нэг ер ийм нь одоо бол тааснаас шал хүртэл чинь. Тэгэхээр Наа чи хэд гинэ? 27 м. Тэгвэл нэг давхар гараа юм биш. 13 давхар байшин шиг л юм болох гээд шүү. Одоо энэ тий хүүхдийн Үгүй зур. л тий. Тий шүү дээ. 27 м чи 1 2 хуваахч 13 биз дээ. Зөв шүү дээ. Харин тий. 13 давхар байшин шиг тайз. Тийм солиод тэгээ яаж хүү бас харагдах юм бэ энэ шаа. Мэдгүй харин гайхаал. Чи бүр ойлгосон. Би тэнд үгүй. Биднес бүр түрүүн зургийг үзсэн. Тэгээ 13 давхар дээр чи зогсчлаа. Тэгээ одоо бид нэг ингээ 13 давхарлаа. Биш ээ. Үзэж байгаа юм шиг болно шүү дээ. Нийт ингээ тайзны ингээ харагдсан. Тийм байлгүй. Шалнаас тэр хүртлэг метрэн л дээр. Тийм баг. Үүнээс одоо тайзны өндөр бол Үгүй тайзны өндөр. бид нар ч одоо тайзны өндөр гэж бодоод байна шүү дээ. Ледний дээд ирмэгээс одоо юм газраас ингээд дээр харшилнаас өндөр юм тоглох гээд юм л бодлоо. Ер нь гэхдээ тэр чинь над чиг намхан хүмүүст бол ийм өндөр тайз хэрэгтэй. Биш нөгөө ийм намхан газар очиод тайзан дээр харах хүндээ харагддаг. Ойлголоо. Ерөнхий бүх одоо тайзны юу объем бол тийм гоё. Тэгвэл наашин бас нүсэр одоо нөгөө дэлгэц мэлгээс ороод байна. Тийм ороод гэрэлж хідэнгээ зүгээд ингээ каркасандаа таараад ингээ тавхаар одоо тэгээд яг миний зүгээс болохоор зэрэг жоохон мэдээлэл муутай явж байгаа. Уучлаарай. Яг юу тоглолтын талаар тэгэл жоохон давчууд уу тий. Тэгвэл ийм байгаа. 99 мянгаар тасалбар зарагдж байгаа. Тэгэнгүүт одоо яг одоо early bird ticket давыг бол 49 мянга байж байгаа. Тэгэнгүүт одоо сүүлийн үед нэлээд бас ийм түгээмэл болцсон байж байгаа нөгөө ийм дөрвөөрөө найз байвал арай хямдхан 200 мянгаар дөрвөн билет авчдаг ч юм уу тий. Гураараа байвал арай өөр хямдралтай үнээр авчдаг. Ийм билетүүд зарагдж байгаа. Тэгээд гол яг 4-3-ыг яаж мэдэх юм? Тэр чинь нөгөө багцаараа аваад тэгээд дараас нь дугаар мугаар л байт юм шиг л. Эдлээс шарын тийг зохицуулдаг гэсэн найзуудаараа. Гэтэ бас яг тэр 3 дээр бол нэг жоохон юутай байгаа байхгүй. Яг ийм 3-аараа тийм амар бестинууд бас байд юм уу? Байх шүү дээ. Байх тий. Хоёроор л. Хоёроор байгаа. Тэгэхээр хоёроор байж байгаа нэг хүн нэмээд гэх юм арай хямдралтай билет авчих юм шиг байлээ л тий. Тэгвэл хоёр-хоёроо бестинууд нийлэн гоотой хосууд нэг шаврын алтлаа болох хэвээр байна тий. Тэгэхээр тий би бас нэрээ тэрийг ингэж бодсон шүү дээ. Ингэдэг шүү дээ. Одоо нэг хосууд ингээд хараа тоглолт үзэн үзье гэхээр дүү мүгэн дагуулчихдаг шүү дээ. Тий. Намайг л жоохон бах тэгдэг байсан. Болцох гэхээр би айгүй их хөвчгийг дагаж явдаг гэсэн байхгүй. Ингээд манай ихчийг найрж байгаа залуучууд ингээд авч явах гэхээр намайг чи дагаад яв. Ингээд ингээд би нэг юм шаврын алч. Тэгэхээр чинь нэг 3 багц юм л болчиход байна. Тийм байна тийм. Гэж мэгээд байгаа. Тэгээд яг хав 13-ны баасан гараг учраас бол ер нь бол яг одоо энэ нөгөө байж байгаа 9 хамтлаг дуучин тийм Morning Star, Даваа Даша бас хамтлагтайгаа Баба Ягатаа. Тэгээд Турист, Чожо, A-Sound, Lemons, Night Train, Бачках за өөр хэнийг үлдээсэн байна. Pips. Гэт ингээд 9 хамтлаг дуучин тоглоход бол хангалттай бүрстэй айгүй гоё уур амьсгалтай гоё тоглолт болно шүү дээ. Гэхдээ тэндээс би түрүүн надад нэр нэг таалагдж байгаа. Цэнгэлдэх гэж тийм. Хөгжин цэнгэлдэх. Хөгжин цэнгэлдээ тэр газрынхаа нэрээр өгсөн чи айгүй довчхон мөг айгүй минь юм болоо. Тийм. Зөө бас шавар гэдэг тикет гарч байгаагаар бас онцлог юм байна шүү дээ. Тэгдний нэр тийм. Шавар тикет гэж гарах юм шүү дээ. Шавар тикет. Бас нэг тэрийш нэгж нэрлэмээр юм байна. Тэгээд нөгөө өмнөх хамтлаг дуршлага ярилцж байхад өнөөдөр л яг манай A-Sound-ийн малаас яваад Lemons-ийн хойно Оросд явсан мэл ажилтай. Тэгээд ирж амжаагүй бусдад бүгднтэй ярилцсан явж. Би надад нэг ийм сонирхолтой асуулт байсан. Би бол нэг та хэдийн ертөнцөөс бол яг бол нарийн ярихад бол хол واخхой юу. Тийм шүү дээ. Тэгээд
Одоо нэг ийм амьд хөгжим тоглоод бүгд ингэ тоглож байгаа юм чинь та бүгд ийм нот юм байгаад ингэ хэрвээ биенийхээ дууг мэддэг бол одоо магадгүй туристийн дууг та дуулаад юм уу таны дууг турист дуулаач юм ингээд коллабигээ шууд ингэ тоглох боломж байдгүй. Одоо ингэ бүгд л яг ингэ адилхан тоглож байгаа юм чинь нот хараад ингэдэг өөр юм байдгүй. Нүсгүй яах вэ? Болгоёг бол болох л байлгүй дээ. Гэхдээ наа чи ер нь ингэж тоглохгүй л Тийм. тийм шүү дээ. Тэгээд тоглоод сонирн бах болол гэж би зүгээр хувьдаа бодсон юм. Ингээд таны дууг магадгүй хин чи даваа даашаа ч юм уу Morning Star ч юм уу шууд ингээд дуулуул. Эсвэл ингээд хоёр хамт. Хоёр бол хизээ ч урд өмнө нь ямар ч тайзан дээр ингэж байгаагүй шүү. Жишээлбэл гэвэл тийм юм байвал яах вэ? Хэн Одоо аза Morning Star ч юм уу магадгүй даваа даашаа ч жоохон маздуул тоглолт болох байх та. Тэгж тоглол. тийм үү? Дандаа гिचүүлдэр шүү дээ. Авши дандаа биш. Тэр чинь нэг юм жин дунгийн тааруулаад ингээд гинт сюрпризик ч юм уу ингэж бариад ер нь гэхдээ би харин түрүү асуусан чинь бусад хамтлагын бол ингэ тэгжээлээ. Болно штэ. Ерөнхийдөө мэддэг юм чинь нэг юм хоёр ингээл ингэчүүл угаасаа бид нэр байнга л тоглоод үнцэн ажил юм чинь гэл тэгжил байлээ. Тэгээ таны сарын сонирхолтой санагдахгүй. Хин нэгэнтэй одоо энд байгаа хамтлаг дуучдаас мэд магадгүй чойжотой ч юм уу. Та ингээд таны нэг дууг одоо янаг цэцгийг ч юм уу байвал одоо чойжод ихтэй хосонгийн дүүл илүү зөхгүй болов. Ер нь одоо Тий. Ингээд нэг хүний нохолт тий. ер нь хум маягтай юм байна. Тий хум гэж бодсон. Та хэрвээ тийм юм найруулгын хувьд гарч ирвэл та яах вэ? Жохон цаг байвал зүгээр л болов гэж бодож байна. Окей. Одоо жохон цаг тулсан биш та. Одоо ч өнөдөр идэм байна. Тий, тэгтээ. Ганц нэг байвал бас сонирхолтой л тоо. Тэгээ бүгд ингээд хоорондоо микс болоод ингээд мааз. Харин тийм. Тэр чинь бол бүр утгаа алдчихсан. Яг нэг яг час хийсэн нэг юм тийм гоё юм байв. Би зүгээр өөрөө л энэ нөгөө гадна талаас нь бодож үзсэн. Тэгээд ямар тааж өнөөдөр бол өдрийг би бол хувьдаа маш зугаатай өнгөрөл дандаа сонсох дуустай хүмүүсийн дандаа гоё уран бүтээлчтэй нэг юм яриад өдрийг сайхан ингээд хоолунд идээд ууж идээд ингээд өнгөрөөгд. Тэгээ яг цаагуур нь бол мэдээлэл өгж байгаа. 2025 оны 6 сарын 13-ны өдөр төв цэнгэлт хүрээлэнд цэнгэлдэх хүрэлж цэнгэлдэцгээе гэж бол хүмүүсийг хэлээд байна. Цэнгэлдэх Live Music Concert 6 сарын 13-нд төв цэнгэлдэх хүрээлэнд Тэгээд ер нь бол Гоё дулаахан байгаа бас. билетийн борлуулалт ажгүй байгаа юм байлээ. Тэгээ манай залуучууд бас гоё амьд хөгжим сонсох гээд ирэх гэж байгаад нь бас баяртай байна. Дууралтын хувьд болон тайзны хувьд бол ярих юм байхгүй асуудал гэж. Скинт таймд бол хамгийн өндөр тайз. Би харин тэрийг би цэцэгийн тоглолтыг хөтөлж ийсэн. Тэгэхэд бол хамгийн өргөн ледийг бол зассан. Тэгээ би ч нөгөө тайз гэдэг ахлаар тайзаар л бодоод байна. Шууд Одоо бидний гიშгэх. Тэгээ бидний гიშгэх. Тэрийгэл бодчихвол 13 давхар дээр зогсон гэхлээр одоо тэгээ 9 давхраас өндөрлөөд яаж харах юм бол гайхаад байна. Би бол тэгвэл энэ саналыг хүлээж авахгүй. Би ч бас тайзан дээр гарах хүн. Би ч нэг өндрийн айцтай байхгүй. Тий, би ч 11 давхрын гэрийнхээ балконоор харж чаддгүй шин. Сони нэг гарын хөлс гараад. Тэгэхээр би бол тийм дээр тийм өндрээр гарахгүй. Яг тэр чинь нэг юм гоё том тайз засагдаад. За ингээд хамгийн гоё дууралттай. Тэгээд Монголын орчин цагийн амьд хөгжмийн бол Чамаа нөгөө шалан гэрэлтдэг нэг хятад мэддэг нэг амар юу гэдэг штеп. тийм биш. Өндөр яг. Тэрэн дээр гоё ток шоу гэж хэлбэл тэг болох юм байна. Тийм баг. За тэгээд ямар тач өнөөдөр Монголд байгаа яг нэг өнөөдөр бидэнтэй ингээд яриад суух боломжтой бүх уран бүтээлчтэйгээ хамтлагийнхантайгаа ярилцлаа, тоглолтын талаар сэтгэлдлийг асуулаа. Ягаад гэхээр нэг өмнө яг ийм застаавар ингээд цуглаж байгаагүй учраас бас би биентэй уулзлаа гэж бодсон. Гэхдээ ажил үний байдлаас наан цаана ирцгээгээд ингээд таарлаа. Тэг ямар тач 6 сарын 13-нд төв цэнгэлэх хүрээлэн. Тэгээд энэ турист дүү энэ түрүүнээс хойш юм яриа суугаад ядаж нэр мэр юм ин асуугач. Манай бэрхээ өвдөш өдрөөс хойш хамт суусан. Тийм тэгээд би энэ микрофон ингээд барьж суугаад тахлаар нь. Тэгээд өдрөөс хойш хамт юм ярьж суужгаад үргэлжлүүлээд одоо тэгээд баг өндөрлөх тийшээгээ болж байна. Тийм тэгээд 6 сарын 13-нд ямар ч байсан төв цэнгэлт хүрээлэндээ бүгдөө уулзцгаая. Би өөрийнхөө сонсох би ер нь бас айгүй дуртай хүлээж авсан саналыг өөрийнхөө гоё сонсох дуртай уран бүтээлчдийг ингээд зарлаад хамт байгаад ингээд тайзны арч бас гоё болдог шүү дээ ер нь.
Тайзны бэкстейж чи өөрөө бас айгүй гоё уур амьсгалтай. Тэгээд ингээд та бүгдтэй бөөндөө энэ бүжгэнэ гэж бодохоор Нэг өрөөг бижигнүүлэх нь тий. Баасан гаргыг бол өстой гоё өнгөрөө. 13-нд цаг агаар ямар вэ? Гойстой янзын гоё дулаахан Хэдтэй? халуухан байсан. Одоо харч ил да би сүүлд харахад л 20 эдтэй харагдчихсэн шүү дээ. Өнөөдөр хэдтэй вэ? Өнөөдөр яг одоогоор бол 19 20-тэй биш шүү дээ. За 20-той гэхэд өнөөдөр ийм гоё наалгар байна. Санд Ирэх Friday тий 17 Өнөөдөр хөл байх. өнөөдөргүй л. Тэгвэл гоё биш. Айгүй гоё намхан юм зүйл. Төгөөр солигчдیں۔ Төгөөр солигчдیں۔ Бүр гоё халуухан байвал бүр л гоё болох. Одоо $90 нь л та тий. Зуны гоё дэлгэр цаг гарч байгаа юм чи. За. Тэгээ ирсэнд баярлалаа та бас цаг зав гарцуулаад заваа гаргасан. Бид хоёр бол өдөр жингөө суусуу. Тийм үү. Өдрөөс хойш суугаад. За уртааш тэгээд 13-нд уулзцгаая. Тасалбарыг манай Мони болон Порталцыг эмэн дээр хөдөлтаалгаж байгаа шүү даа бүхэн одоо юм бүх юм айгүй амархан болсон. Бараг ер нь нөгөө нэг хувааж мааж авдаг ч байж байгаа шүү. Тэгээд залуучууд байвал бас тэрийг гоё хувааж авч хэлж юм лээ. Тэгээд нэг баасан гаргийг өстэй нэг бяц авъя. Зүг үү? За. Тэгээд нэг орцсон чинь шаачлаа шүү дээ. 5 минут гэсэн чи. Харин Цэнгэлдэг Live Music Concert 6 сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд